Сайн мэцхан уу, Learning English with Lemonade англи хичээл эхэлж байна. Өнөөдөр бидний унших сэдв Spring хавар. Бидний хичээл reading болон speaking хоёр хэсгээс бүрдэж байгаа. Reading хэсэг дээр уншиж ойлгоно, speaking хэсэг дээр чангаар уншиж ярианы дасгал хийнэ. За ингээд хичээлдээ орцгоё. Spring is a special time. Хавар бол нэгэн special онцгой time цаг үе. Winter is over. Өвөл дууссан and summer is ahead. Зун ahead өмнө байна. In spring, хаварда, seeds and bulbs, seeds гэвэл үр, bulbs гэвэл булцуу. Үр болон булцуу нь хаана байдаг үр? In the ground, газарт байдаг. Газар доор байж байдаг үр болон булцуунууд нь үл нь одоо орж ирж байна. Will start, эхлэх болно. To grow up, ургана. За бид нар хүн өсч том болохыг бас grow up гэж хэлдэг. Ургамал өсч том болохыг бас grow up гэж хэлэх нь. Ургаж start эхэлнэ. Into тэрэн рүү, энэн рүү яг хувирал орж ирж байгаа юм шиг. Beautiful flowers үзэсгэлэнтэй цэцгэс болж grow up ургаж start эхэлнэ. The grass will become green. The grass өвс ногоо will become болох болно. Green ногоон болно. When тэр цагт энэ цагт there's rain and sunshine тэнд бороо болон нарны гэрэл. Sunshine гэвэл нарны гэрэл байгаа. When тэр цагт өвс ногоон болно. Birds fly north to their summer homes. Birds шууд fly нисдэг north умард руу буюу хойд хэлж чинь тийм үү? Хаашаа? To their summer homes тэдний зуны гэрлүүгээ. In spring хаварда look and see ажиглаад бас see олж хараарай. How many more birds? How many хичнээн more birds илүү шууд there are тэнд байна бэ? Than in winter өвлөөс илүү. Тэгэхээр өвлөөс илүү хичнээн шувуу хавар байгааг look ажиглаад and see бас олж хараарай. За look гэдэг нь бид нар хараагаа зорилттойгоор ашиглаад олж харж байвал look. Харин зүгээр л нүдний урдуур өнгөрж байгаа зүйлийг санамсаргүйгээр олж харж байвал see. Тэгэхээр нэгэн зорилготой, нэгэн санамсаргүйгээр харах тохиолдол дээр хоёр өөр янзаар харах гэдэг үг хэлэх нэ. За ингээд бидний уншиж ойлгох хэсэг дууслаа. Одоо бүгдээрээ чангаар уншицгаая. Spring is a special time. Winter is over and summer is ahead. In spring, seeds and bulbs in the ground will start to grow up into beautiful flowers. The grass will become green when there's rain and sunshine. Birds fly north to their summer homes. In the spring, look and see how many more birds there are than in winter. За одоо бүгдээрээ урьсан үгнүүдээсээ хэдийг нь санаж байна вэ? Бүгдээрээ сэтгэл хэсэг дээр үгнүүдээ бичээрэй. За хэрвээ аль нэг үгнүүдийг нь санахгүй байх юм бол та хичээлээ дахин нэг удаа үзээд үгнүүдийгээд өөрийн болгож агаарай. За өнөөдрийн хичээл энэ хүрээ дуслаа. Дараагийн хичээлээр уулзъя. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Thank you for attention. See you next time.